цай сүүнийхээ дээжийг өргөдөг эрдний сайхан уламжлалтай түмэн билээ. Гэрийн эзэгтээ өглөө эртлэн босч цайгаа чанж дээжийн хангаа дэлхийдээ өргөдөг уламжлалтай. Өргөхдөө тусгаалan уншдаг уншлахыг уншиж эдээ будаа болон цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Тэрхүү уншлагадаа хорвоо ертөнцийн хамаг амьтны тусын тулд үргэлжид энх хамглан амар тайван сайн сайхан байхыг дотроо сүсгэлэн бодож гэр бүл аав ээжигээ эрүүл энх байхыг сэтгэл дотроо бодон өргөлдөө өргөнө. Дээжийг Тэнгэр бурхан хангаа дэлхийдээ өргөсний дараа гэрийн эзэн болоод настай хүндээ хүндлэн эхлэн барьдаг уламжлалтай. Манай хоёр юу хийж байгаа лээ? Аргалаа түүжин. Аргал дүүж юу яг юу хийдэг вэ? Галаа түлээд аав ээжтэй туслана. За ястаа мундаг байд. За тэгвэл гурлаа аав ээжтэй туслахын тулд аргалаа газ түгээд гэлэг орол идэх үү? За. За ич. За ястаа мундаг байд. За хэр гэсэж хэр. Надад ич. За хэр. Аргын хонин сүрэг маань аллагланхан суудран өсөж байна. Халзан цагаахан хооргоноодан гоо ашаа дүрэн тогтхон байна. Энэ хоёроор онцоо таалхыг заяо. Өөхөн бөөхөө арга сэгсэхээ тэр юу вэ? Хайна. Мөн үү? За, үл. Хэн ургалсан биш? Нургаар да. Ямар хөөрхийн тий. Хин байхгүй болсон биш. Хин гараа явчих юм уу? Тий. Тэгвэл их нь хурдан дээр ирэх үү? Ирэхгүй. Ирэх баха тий. Тэгвэл гурлаа юу ч ихсэлээ танаа бичээрсэн гаргах уу? За. Ханьны төлөгийг юу гэдэг лээ? Хураг. За, ямааны төлөгийг юу гэдэг лээ? Ямаа, ишиг. За, тэгвэл ханьны төлөгийг хураг. Ямааны төлөгийг ишиг гэдэг юм тийм үү? За, тэгвэл заажгараа хань ямаач 2-оос 3 сарын хавцаа төлдөг тийм? Хураг шиг тийм зөндөө гарч ирсэн тийм? Тэгээ гурлаа аав ээжтэй төл гарах гэсэн шүү заа юу? Зөндөө олон хураг шиг хавч өгсөн шүү заа. Удам төгөр сүрэг маань ухтайхан наллайгаад бэлчиж байна. Ичил хөрхөн тоглоноодан гоо ичитэгэ наадхан байна. Энийг хийдэглээ. Энэ чинь манай өвөө мажиг сүрэн гэдэг хүн байдаг аахгүй юу? Тэгээд аав манай өвөөгийн аав гэж одоо ямар хүн байсан юм бол Аав нь эрдэнэ. Аавынх нь аав мажиг сүрэн. За мажиг сүрэн өвөө нь болохоор Дорнот аймгийн Чавуулсан суманд төрж өсөж тэндээ ажиллаж амьдарч за ерөнхийдөө хүн эмнэлгийн яруу хийж байж байгаа гавьяаныхаа амралтанд гараад тэгээд хөдөө амьдардаг байсан. За тэгээ мажиг сүрэн аавынх нь аав нь Арвжуур гэж хүн. За Арвжуурын аав нь Гэлэг гэж хүн. За Гэлгийн аав нь Лувсан гэж хүн. За Лувсангийн аав нь Очир гэж хүн. За Очрын аав нь Цэвэн гэж хүн. За Цэвэний аав нь Төмөр гэж хүн. За тэгээ Төмрийн аав нь Түмэн Дэмбэрэл гэж хүн байдаг юм аа. За миний хүүхдүүд тэгээд ураг удмаа сайн мэдэж асууж лавуулж яваарай миний хүүхдүүд. За ойлгосоо аваа.
анаа та гуравт үлгээр ярьж өгч ирсэн шүү дээ. Ямар үлгээр ярьж өглөө? Ямар үлгээр ярьж өглөө? За, анаа та зүг нэрлэх үү? За, өнгөрөөш. Тэ? Тэгээд хамба 7 шиг 3 тоорой. Өөр ямар үлгээр ярьж өглөө? Ламсгатыг яаж өгөөг ш. Өөр чин цуудын цагаагчгүй гэдэг нэг монгол хэлээр ярьж өгсөн шүү дээ. Тэ? Тэгээ өөр чин нэг хэлээр ярьж өгсөн ямар хэлээр ярьж өглөө. Өвгөн бар 2 гэдэг нэг хэлээр ярьж өгөө дээ. Өвгөн ойд явжаад бар мартай таалцдаг. За энэ нь өнөөдөр улаан малгайд ярьж өгөө. За яа 3 дээ. За нэртүүдийн цагт нэг улаан малгай дандаа нөгөө нэг улаан малгай өсөө яваад охин байдаг байхгүй юу? Улаан малгай тийм болох уу? Нэг нь улаан малгай. Энэ цаг улаан малгай болох чи за. Биш. За эртүрдийн цагт нэг улаан малгай тэгээд одоо манай оронгоочтой улаан малгай чинь тэгээд нэг байн улаан малгай өсөө яваад байдаг охин. Тэгээд нөгөө нэг эмээ тэр хол амьдардаг улаан малгайд маань ээжтэйг амьдардаг. Тэгээд одоо улаан малгайд маань нөгөө нэг ээж нь борц хийгээд эмээдээ аваашаа төгчих гээд тэгээ улаан малгайд маань борц аваад эмээ рүүгээ явдаг штэ. Тэгээ яваад аим одод нэг амттай таалдаг. За ямар амттай таалдаг юм бэ? Чам. За энэ нэг чанаа гаргаад чамтай таалдаг тийм ээ. За одоо чамтай таалдаад юм хэлдэг штэ. Одоо чам одоо улаан малгайтай таалдаад улаан малгайтаа чи хаашаа явж байгаа вэ гэж асуудаг штэ. Улаан малгайт юу гэдэг лээ? Би Эмээ бадраа цаа явж байна. Тий тэгэж хэлдэг те. Тэгээд нөгөө нэг чон чин муухай санаатай штэ. Тэгээд гинт толгойд нь бодолтод орж ирээд одоо нөгөө нэг тэгвэл би чамаас төрүүлж чаад эмээгийн чинь эдэндээ гээд тэгээд төрүүлээд очоод эмээр нь очдөг штэ. Тэгээд эмээг нь очоод эмээг нь идчихдэг. Тийм ээ. Тэгээ улаан малгайд очоод эмээ охин нь ирлээ гээд тэгдэг штэ. Тэгээ нөгөө нэг чон чин эмээгийнх нь оронд гівцэн байдаг те. Хотын өмсөд. Тэгээд миний охин ороод ирээ эмээ гівчинаа гээд орж ирдэг штэ. За тэгээд чон улаан малгай чинь чонлоо ороод юу гэдэг лээ? Эмээ таны нүд яагаад том байгаа юм? Тэгээ түнгүү чон эмээ нь хөөрхөн охиноо харах гэж том нүдтэй болсон юм аа гэдэг чинь тий. Тэгээд чон чинь нөгөө нэг охины нэтгээд одоо охин нөгөө нэг асуудаг штэ улаан малгайд. Чон эмээ та яагаад том амтаа юм бэ гэж асуудаг штэ. Чамаа том амтаа. Тий чон айгун буухай тий. Тэгээд улаан малгайд идчихдэг тий. Айгун буухай тэгсэн чинь гинт анчин гараад ирсэн. Тэгээд хачи яадаг лээ? Улаан малгайг аваад солоо хийгээд авчихдаг. Тэр чинь нөгөө нэг анаа өмнө ярьж өгчээсэн доод нөгөө нэг чон бод олоо гişгтэй гарч өгдөө шүү. Нөгөө нэг шин идээд тэгсэн чинь ээж нөгөө нэг чулуу игээд гол руу шидчихдэг. Энэ чон олонгууд нөгөө нэг анчин олонгууд нөгөө нэг юу гэдэгхгүй юу? Буудаж аваад тэгээд эмээ улаан малгайд хоёрыг гаргаж ирдэг байхгүй юу? Тэгээд чоныг тэгээд алга болгочдөг. Тийм. Зам хийдэг за. Тэгээд нөгөө нэг бол маш улаан малгайд чинь эмээдээ борц өгөөд тэгээд тэр хоёр борц өгдөө амар сайхандаа жаддаг байна. Анаа гой үлгэр яаж өгсөн баярлаа. Зүгээрээ миний 3 дүү чинь айгүй мундаг тэгээд сонсоод юм ойлгосон штэ. Та 3-таа ч гэсэн баярлаа. За миний охтууд нээрээ энэ шагаад тоглоом гэдэг чинь Монголын уламжлалт тоглоом. Ингээд тоглодог байхгүй харж байна уу? За сумаа шидлээ шагаад таслаа. Дахиад шидлээ шагаа аваад сумаа таслаа. Тэгэхээр шагаагаар ахаад бас өөр тоглож наадаж болно шүү дээ. Ямар төрлөөр наадах вэ? Шагаан төрлүүд ямар төрлүүд яах вэ? За зөндөө байна. Жишээ нь мор урлах гэдэг байна шагаагаар. За шагаа нэслэх гэдэг байна. За алаг мэлхий өрөх гэл янз олон тоглоомод бий минь яах. Би таад нэг онцог талах уу? Хаашаа заяа. Дэлгэхэд дээврийн чинээ, хөмөхөд ханцын чинээ тэр юу вэ? Юу вэ? Юу гэж болох вэ? Дэлгэхэд дээврийн чинээ, хөмөхөд ханцын чинээ. Юу гэж таахгүй? За тэр юу гэж болох вэ минь охт? Гэртэл холбоотой юм да. Юу гэж болох вэ? Гэр мөн үү? Мөн үү? Мөн өрөнгөө. Мөн үү? Зүг байна. Тэгэхээр өстэй Монгол гэрийг яаж өрдөг лээ? Нэг хоёр дүү мэдэн штэ. Тэгээд дараалал нэглээ төрч. Ханаа босхоо, хаалгаа босхоо, тон багнаа босхоо, винна өшөөд,
Тэгээд бүрээсээ нэмргөөд үлдүүрээ татаад өрхөө тавиад Монголын бэлэн боллоо. тэгэхээр одоо бидний амьдарч байгаа одоо өвөг дээдс маань өвөө эмээнэр маань бүгд Монгол гэрт амьдардаг байсан шүү дээ. Тэгэхээр Монгол гэрийг ингэж барьдаг байх нэ. Тэгэхээр чин Монгол гэр чин дотор нь одоо угаасаа эд зүйлс байдаг шүү дээ, тий? Ямар эд зүйлсэж болох уу? Аяа. Авдар тэгээд ор өөр тооны төмбөшиг тооны төмбөшиг тэгээд бид чинь угаасаа юу гэдэг чинь үнэ угаасаа саадаг шүү дээ. Тэгэхээр чи үнэний хувин үнэ нэг сайлан хувин байж болж шүү дээ. Тэгэхээр той янада авдар хувингийнхаа талаар яриад өчгдөх үү? Анийн доо авдрынхаа талаар яа. Миний танах тэмдэг Монгол гэрийн авдар дүүрэн мэдээ дэвшин жаргалтай амьдрахыг хүссэн сабал авдар нь айл буян тогтоод эд баялаг дуудал монголчууд авдрыг камертай тавьдаг модыг нарийн шахаж хийдэг. За мундаг. Анийн доо зүйлстэй өстө мундаг юм суулж ирсэн юм байна тийм ээ. За тэгэхээр анийн доо Монгол нэг хувингийнхаа талаар яриад өчгдөх үү? Миний танах тэмдэг модон хувин монголчууд суулгаад уусандаа модон хэлсэн лайк хувин гэн хорос нараасан. Модон хэлсэн лайк хувин гэн хоёрнаа сайлих даатлих уулсных гэж байдаг. Хайртай мундаг. Хоёр бүдээ зөндөө их баярлалаа. Яста их юм сурсан байж тийм ээ. Яста мундаг байна. Сарангоо. Ана юу гэж байгаа хоёлаач харах уу? Тэгээ. За явлаа. Ана та юу гэж байгаа? Ана нь одоо Монгол бичиг бичих чинь. Тэгээд хоёр бүдээ ана нь Монгол бичиг бичиж өгөө зааж өгье заа юу. За. Энэ нь Монгол бичгээр Монгол бичиг гэсэн байгаа. Ойлгосноо? Эднэр олонгууд 7 их шиг бид нөгөө нэг монгол хэл дээр а, э, и, о, у гэдэргээд хэлдэг штэ. Тэр шиг ингэж монгол бичгээр бас бичдэг байхгүй юу? Тэгэхээр энэ а үсэг, харин энэ э үсэг. Энэ олонгууд и үсэг. Монгол бичигт олонгууд о, у хоёрыг нэг үсэг нэг үгээр бичдэг. Ойлгосноо? Тэгэхээр энэ чинь о, у хоёр гэсэн үг. Харин энэ ө, у хоёр гэсэн үг. Энийг хоёрд бас анишгаа сургуульд орохоор ийм монгол бичиг бичин заа юу. Тэгээд ана бичиж сурахаар нь цог үг бичин за. Тэгээд нэрээ бичиж сурах шүү. За миний хоёрдоо за хаста мундаг байна. Ана би ийм үсэгтэй цэцэрлэгтээр дууд сурлаа шүү. Тийм үү? Тэгвэл аниг хоёрдоо анадаа гой дуулаад өчгдөх үү? За. Миний Монгол хэл би бас Монгол хүн бас миний Монгол хэл би бас Монгол хүн